Монголын бахархал Эрдэнэтээс. Эрдэнэтийн 5 давхар байрны орц. Шат дагуу 5 хөвгүүнсэн. 2 нэг гитар бариад дэрэгдүр өнгөрөх охин чамайг дими би хараагүй юм хэмээн дуулна. Тэднийг ярилцаж дуулж байхыг сонссон дарга байрын хичээлэр санаа алдснаа. Зүгээр тоглолцоо хөвчтэй. Ахан та нарын насан дээр энэ хот чинь илгээл дээр ирж байлаа. Намайг ирэхэд энэ хот чинь сайхан тал байлаа шүү дээ. Одоо гоё байгаас сайхан хот маань хөгжөд гоё болсон байна да. Зэмлэх байх гэж сансан 5 хөвгүүн дахин өөр бадгаас үргэлжлүүлэн дуулна. Тийм ээ. 12,000 залуус хамтдаа 4 жилийн дотор Эрдэнэт хэмээх энэ хотыг босгон байгуулж байна. Би Монгол хүн гэж хэлэхийн тулд Монголын төлөө зохилох зүрхтэй байх ёстой гэж хэлж байдаг. Тэрнтэй адилхан бид нэр Эрдэнэтээрээ бахархаад би Эрдэнэтийн хүн гэж хэлэхийн тулд бас өөрийнхөө оролцоог төрлөх хотоо хөгжүүлэхэд хууль нэмрээ оруулдаг юм оролцоотой байх ийм шаардлага байгаа. Тэгээд манай иргэд манай Улаанбаатарт ажиллаж амьдарч байгаа Эрдэнэтийн нутгийн зөвлөлийн хэн бүгдээрээ одоо ийм Эрдэнэтэй гэсэн сэтгэл санаатай байгаа гэдэг нь одоо эргэлзэх зүйлгүй. Тэгэхээр энэ сайхан сэтгэлийг л одоо нэг чигт нь болгож оролцоо болгож унахад одоо хамгийн гол зорилго орсож байгаамаа. Тэгээд Эрдэнэт хот маань төрлөх хот маань цэцгэлэн хөгжих болтугай. Эрдэнэтийн иргэдийн одоо төрлөх хотынхоо хөгжилд оруулах оролцоо их байх болтугай. Залуу насны эрч хүч, эрүүн дайчин байдал юу ч бүтээн байгуулж болно гэдгийг жишээ. Эрдэнэт хот. За Эрдэнэт үйлдвэр 1978 онд ашиглалтанд орсноос хойш одоо 36 дахь жилдээ өргөдөлтөй тасралтгүй ажиллаж байна. 100 мянган хүнтэй ийм дэрэгдээ хот босох одоо ийм нөхцөлийг бүрдүүлж чадсанараа 100-ны манлай бүтээн байгуулж одоо улс орныхоо хөгжил цэцгэлтэнд баттай нэмэр ийм сайхан үйлдвэрлэл явуулж байгаа. За цаашдаа үйлдвэрээ бол бид өшөө одоо хөгжүүлэх энэ чиглэлээр бол одоо харт менежментийн том төлөвийг одоо боловсруулж хөгжүүлэх юм чиглэлээр бол ажиллаж байна. За энэ чиглэлээр бол үйлдвэрийн дэргэдэх засвар механикийн заводыг цаашдаа уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэр, машин үйлдвэрлэлийн томоохон бааз зүйл болгож өргөдгөх. За шинжилгээ технологийн их сургуулийг төшөөлүүлээд геолог уул уурхайн шинжилгээ ухааны одоо төвс бий болгох. Энэ дээр одоо үйлдвэрлэлийн хагас болон бүрэн технологийн одоо туршилтыг хийдэг болох, эрдэм шинжилгээний одоо олон ажлуудыг энд хийдэг болгох. За 36 жил одоо энэ үйлдвэрийг төшөөлж ажилласан, суурилж ажилласан манай боловсон хүчин бол одоо маш чадварлаг. Тэгээ энэ одоо боловсон хүчин дээр одоо тулгуурлаж энэ шинжилгээ геолог болгох шинжилгээ ухааныг цааш нь өргөтгөж хөгжүүлэх ийм одоо бүрэн боломжуудыг хайж байна. Үдцэглэндээ Эрдэнэтийг бүтээн байгуулахад оролцож явсан илгээлтийн үзэл. Булган аймгийн нутагт Эрдэнэтийн овооны сейсмологийн орж хожийг зөвшөөрлөн зөвлөлт Монголын хамтарсан Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хотыг байгуулах ажил 1974 оны сүүлчээс эхэлсэн юм аа. Ингээд бидний хэсэг хүнсүүд хамгийн товороны шийдвэрээр 75 оны 2 сарын 22-ны өдөр Эрдэнэт очсон энэ хүнсүүдийн нэг юм бий. За бидний очиход Эрдэнэтийн үйлдвэр дөнгөж эхэлсэн. Үйлдвэр нь суурин тавигдаагүй Эрдэнэтэд нэгэн байр орон сууц баригдсан, хэлж баригдсан. Энэ 7 жилийн сургуультай яг хамгийн би тодтол шилжсэн юу гэхээр энд одоо Эрдэнэт байж байгаа тэр дэвсгэрт энд социалист Эрдэнэт хот зөндөрлөнө гэсэн ийм том самбар гэж ирсэн. Барьж байж биш, барьж ирээдүйд байх юм аа гэсэн. Энэ үеэс бид Эрдэнэт очсон. За үүнээс хойш Эрдэнэтийг байгуулах хамгийн анхны монголчууд болох илгээлтийн эзэн залуучууд 74 оны 8 сард ирсэн. Дурцаг дурсамжтай, ярих яриатай хамтын үгийг сонсё. Өөрийнхөө хүч хөдөлмөрийг дайчилж улс их орондоо их зүйл бүтээсэн олон сайхан залуучууд одоо тэндээс төрж гарсан. Хамгийн түрүүчийнх нь л одоо тэр урмын машинч Жаргал сайхан гэдэг залуу байгаа. Хөдөлмөрийн баатар хүрсэн. За тэрнээс доош одоо
байгууллага, улсын аварга, байгууллагын аварга гэдэл олон залуучууд бол Эрдэнэт сэрж галсан. Одоо тэнд төрсэн хүмүүс төрөвч нь одоо 40 нас хүрч ирж байгаа. Спорт, соёл урлаг гээд аргагүй л залуусын хотынхан энэ Монголыг минь түүчээлэн урагшилж байна. Хүмүүстээ та бүхэндээ Улаанбаатар хотод ажиллаж амьдарч сурч байгаа нийт эрдэнэчүүдийн улаан мэндчлэгийг дэвшүүлье. Улаанбаатар хотод ажиллаж байгаа Эрдэнэт хотын нүдгэн зүйлийн санаачлагаар бид Эрдэнэтийн аяныг зохион байгуулах хүслийг Орхон аймгийн Цэг даргын хамгааллын газар Эрдэнэт үйлдвэрийн хамт олон баяртайгаар хүлээн авч дэмжин ажиллаж байна. Өнөөдөр бид Эрдэнэт хотыг байгуулсан Ахмад буй дундчуур эрхэм үнэтэй эрдэнэчүүдтэй та бүхэндээ Улаанбаатар хотод ажиллаж амьдарч сурч байгаа нийт эрдэнэчүүдийн халуун мэндчлэгийг дэвшүүлье. Улаанбаатар хотод ажиллаж байгаа Эрдэнэт хотын нүдгэн зүйлийн санаачлагаар бид Эрдэнэтийн аяныг зохион байгуулах хүслийг Орхон аймгийн Цэг даргын хамгааллын газар Эрдэнэт үйлдвэрийн хамт олон баяртайгаар хүлээн авч дэмжин ажиллаж байна. Өнөөдөр бид Эрдэнэт хотыг байгуулсан Ахмад буй дундчуур залуучуудаараа бахархах ёстой. Учир нь Эрдэнэт хот бол Монгол улсын зууны маллай бүтээн байгуулалт болсон юм а. Энэ зууны маллай бүтээн байгуулалтыг байгуулахын хажуугаар та бүхэн хамгийн үнэтэй зүйл болох Эрдэнэтээр өгүүлсэн уугуул иргэдийг төрүүлэн өсгөж, хүмүүжүүлж, сургаж өгсөн билээ. Та бүхний төрүүлжсэн үр хөвгөд Эрдэнэт хотынхаа болон Монгол улсын нэр хүндийг дэлхийд алдаршуулсан шинжлэх ухааны техник, боловсрол, бизнесийн салбар, урлаг, спортод амжилттай ажиллаж явна. Сүүлийн 35 жил Монгол улсын эдийн засгийн дийлэн хувийг дангаараа даасан Эрдэнэтийн уулын байжуулах үйлдвэр өнөөдөр дүү үйлдвэрүүдийг дагуулахаар болж таван толгой, оюут толгой хэмээн бидний хүндэтгэн нэрлэх байгалийн баялагийг бишгэлэн том үйлдвэрүүд байгуулагдсан. Эрдэнэтийн охид хөв Монголын ирээдүйг ээгч маргаашийн сайн сайхны төлөө түүчээлэн тэмүүлж байна. Эрдэнэт хэмээн нэрийдсэн Эрдэнэсээр дүүрэн толгодыг тойрон сөндөрлөх их хотын иргэд. Бид Эрдэнэтийн хэмээн нэгэн дуухаар бахархдаг. Тэднийг бид мэднэ. Спорт, соёл урлаг гээд аргагүй л залуусын хотынхан энэ Монголыг минь түүчээлэн урагшилж байна. Цэлгэр уудам талд бүтээн байгуулалт хийж явсан залуус жаргаж яваа 60 наснда байгаа бол энэ хотын уугуул иргэд нь өнөөдөр эд хийж бүтээх насандаа яваа дахин Эрдэнэт шиг хот байгуулах эрч хүчээр дүүрэн залуус байдаг. Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр та бүхэндээ Эрдэнэт хотоос уугуул гаралтай урлаг соёлын бизнесийн төлөөлөл болсон хэдэн залуучуудтайгаа ингээд нэгэн нэвтрүүлгээр та бүхэндээ зоолгож байгаадаа би маш их таатай байна. Энэ нэвтрүүлгийг хийх болсон ингээд та бүхэндээ хүрэх болсон шалтгаан маань болоо зорилго маань юу гэхээр Эрдэнэт хотоос гаралтай Эрдэнэт хоттой амьдрал, ажил, хөдөлмөрөө холбосон улсууд маань хаах нь явж байна. Эрдэнэт хотын уугуул Эрдэнэт хотод төрсэн амьдарж байсан, ажил амьдралаа холбож исэн залуучууд маань өнөөдөр дэлхийн 408 зохист амьдарж байгаа. Хөдөлмөрөөрөө манлайлж урлаг, соёл, спорт манай нийгмийн бүх салбарт манлайлан явж байгаа залуучууд өнөөдөр маш олон байж байгаа. Тэдгээрийнхээ төлөөллийг өнөөдөр ингээд та бүхэнтэйгээ уулзалж байгаадаа би их баяртай байна. Яг бид Эрдэнэт гэдэг эрдний талаар бас өөрийнхөө санаж байгаа хэсгийг ярих хэрэгтэй гэж бодож байна. Дэлхийд үзэж суугаа ямар ч Эрдэнэтийн иргэдэд бас хүүхд залуучуудаа хандаж хэлэх зүйл байна л да. Яг бид нар өнөөдөр бид Эрдэнэтийн гинт сэрсэн юм шиг сэрсэн тал биш юм л гинт яриад эхлэхгүй бидний бас нас болсон юм байна. Бид нар тодорхой хэмжээнд өөрөөсөө салбарт одоо нийгмийн өнгөлж тодорхой хэмжээнд бас чадах зүйлээ хийж чадахгүй зүйлээ ч гэсэн суралцж байгаа эдгээр сайхан насны залуучууд одоо орч нүн гарчиж байгаа сахмууд үе маань бас бидэрт маш олон зүйлийг сургаж үлдээлээ. Тэгэхээр энэ утгаараа бид бас өөрсдөө дуу хоолойг дараагийн үедээ үлдээх бас тодорхой хэмжээнд бас энэ бодлого байдаг юм уу юу гэдгийг тэгээ санаа сэтгэлээ гаргаж ингэж уулзаж ярилцж бид нэлээд олон удаа уулзсан. Тэгэхээр энэ хооронд бид нар Эрдэнэтийнхээ гэдэг үнээр одоо бахархаас өөрсдөө нийсээ 40 нас хүрсэн. Манай Эрдэнэт маань бол одоо илгээлт эзэдийн 40 жилийн явж байгаа. Энэ утгаараа бид Эрдэнэтийнх гэж өнөөдөр яриад байгаа маа. Тэгэхээр энэ бас нэг Эрдэнэтэд бас Эрдэнэтээс гарсан залуучууд Эрдэнэтийн өнгөлж яваа бизнесмэнүүд ийм олон улсууд байдгаа гэдэг. Бид нар бол өнөөдөр түрүүний хэлсэнчлэн бид нар бол зөвхөн төлөөлөл шүү дээ. Бид нар маань эргээд Эрдэнэттэй юу
боломжтой юм байна. Эргээд эрдэнэттэй яаж туслах боломжтой юм бэ гэдэг бас нэг тийм зүйл гарч байна. Ягаад гэвэл бид нэг ингээд цуглуулчлаа. Бүгдний хооронд нь танилцуулчлаа. Хоттойгоо, гогтойгоо ингээд санамжчин гар үсгэж зурчлаа. Бид цаашаа юу хийж болох юм бэ гэдгийг хандаж. Одоо нэг мөрөөдөл хүн чинь ер нь их олон мөрөөдлүүдтэй хэлхээс гэхдээ зарим бэлэн, зарим биелэхгүй тий. Биелэхгүй болохоор бичиг сэтгэлээр унаа дэдээд ирэхээр ингээд ад жаргалтай бол уушин цаашаа ажиллах хэрэг хүчийг авна. Өнөөдөр их чинь би магистрийн дипломыг авсан ингээд бас цаашаа одоо доктор дугаар зүтгэх ингээд гоо. Тэр баяр үргээ. Тэгэхээр миний нэг бас нэг жижиг мөрөөдөл юу гэхээр хар багасаа би одоо эрдэнэтэд амьдчихсэн. Эрдэнэтэй хэдэн годомжны шийднүүдийг нурааж ирсэн те. Өвөр зарим дээр нь хорооныхаа үзүүрийг хөлтөөж ирсэн. Тэгээ ер нь бодоод байт юм би эрдэнэтээс нэг баг төрчихсэн. Одоо лиг сагсан мөнгөний лигт манай эрдэнэтийн гэсэн нэг баг байсан. Урд нь бол одоо чинь дархнаас баг байсан. Бурхантай богноо. Тий. Санаж байна. Тэгэхэд одоо чинь манай эрдэнэтийн сайхан том үйлдвэртэй. Тэ ийм сайхан хот байж яагаад ганцхан баг өрчиж өгдөг. Манай эрдэнэтэд сагсчт нь бол байгаа. Манай эрдэнэт гадтай байхгүй. Юу гэхээр Монголдо эхний гуравт орохоор сайн дасгалжуулагч нь байгаа. Гам зориг манай Жөний тий. Жөний. Одоо энэ тэмцээн дээр оролцох 30 хүүхэд бараг 38 мянган шат. Ерөөсөө. Маньнаас гарч ирсэн шат байгаа. Хангалттай 12 хүүхэд гаргаж баг гаргачихар хэмжээний тамирчид эрдэнэт байж. Яагаад нэг жоохон сэтгэл гаргаад баг гаргаж өгдөг юм. Тэгвэл одоо өнөөдөр чинь сагсны лиг гээл телевизээр байн гарч байна те. Тэгээ багууд дайлахаар дээдлэг рүү орох бол янз янзын компаниуд одоо өрсөлдөж шүү дээ. Манайх орё. Тэгээ боддог. Бүх юм нь бэлэн байна, суур нь бэлэн байна, тамирчид нь байж юм те. Дасгалжуулагч нь байж өөр юу хэрэгтэй. Одоо жоохон сэтгэл хэрэгтэй байна. Эрдэнэт гэсэн нэрийг бид эрдэнтийнхэн гэж яагаад ингэж байгаа юм бэ гэхээр энэ эрдэнэт гэсэн нэрийг бас гаргах хэрэгтэй. Манай уулын байж болох үйлдвэр бол гарахгүй манай улсын хэмжээнд дандаа улстай тусуулж ирсэн тийм улсынхаа төлөө хийж ирсэн. Одоо чинь түрүү манай гişээгийн хэлснээр юу гэхээр зэрэг дандаа гişээ багийн мундаг тамирчдыг аваад цалинзуулж ирсэн. Юм байна. Одоо яагаад эрдэнэт төрж ирсэн тэр залуучуудаа аваад тэднээсээ баг бүрдүүлээд тэгээд одоо эрдэнтийнхэн гэдэг нэрийг Монголтаа гаргаж болохгүй. Надад бас нэг тийм мөрөөдөл. Тэгэх юм бол хамаалга би менежерийг хийгээд тамирчдыг нь болоод манай Жөний маань дасгалжуулагчийг хийгээд ингээ яг эргчлээс жоохот бэлэн баг байж л. Энэ шаргуу нэлээ тийм сонирхолтой зүйл яриад эхэллээ л дээ. Ер нь энэ ч хүрэлцэн ирсэн хүмүүс бүгдээ бас өөрсдийнхөө Эрдэнэт хотынхаа төлөө юу хийж болох вэ гэсэн өөрсдийнхээ одоо ингээд шаргуугийн хэлсэнтэй адилхан тийм мөрөөдлөд бол мэдээж хүн болгонд байгаа бах. Нар зүтээр явчих. Уйга. Монголчууд сүүлийн үед айгүй их ярьдаг болсон шүү дээ. Юу ингэхээр хоёр толгойгоо ухаж яхаар Монгол толгойгоо ухаа гэхэд ер нь бол Монгол тархинаас бол маш их юм гарна. Өнөөдөр түрүү ярьлаа ш дэлхийд ноёлж байгаа мэдээлэл технологийн салбар гэдэг бол хаанаас ч алт ухаад, хаанаас ч эрдэнэ сухаад, хаанаас ч нүүр сухаад олохгүй их хэмжээний мөнгийг их төсвийг бий болгож чадж шít. Тэгэхэд одоо Microsoft тэгэхэд эрдэнтийн 4 залуу ажиллаж байгаа гэж байна. За дээрэс нь юуны Google-д 2 залуу ажиллаж байгаа гэж байна. Эдгээр юу юм ихээр үнэхээр инженер тарих байгаа учраас тэнд ажиллаад байгаа. Тэднийгээ тэнд биш энэ өдөр санхүүжилтэнд бидэнд бий байгаа залуучуудыг энд авчираад жилд нэг 50 хүүхэд 100 хүүхэд сургаад авах юм бол цаашдаа заавал 5 толгой оюутлогыг ухаад авахгүйгээр тэд нар өөрсдөө өнөөдөр мэдээллийн технологиор интернет рүү ороход хүртэл $50, $100, $1000 ажлууд ингээл манай Монголын төр ингээд нэг тендер зарлаад авахгүйгээр ингээл байж байгаа байхгүй. Энэ техникчүүд өнөөдөр ямар баялаг байгаа юм дээр зүгээр л юу баг нэгэн дээр л амьдарч шít хоорд нэг айл дээр амьдрал нэг хүн дээр амьдрал сүүлдээ далаа дээр хүртэл амьдарч шít Индонезиуд хүртэл тийм биз. Тэгэхэд тэд нар зөвхөн толгоогоор л амьдарч байгаа. Тэдний программистууд өнөөдөр энэ техникчүүдийг авч явж байгаа. Тэрэн шиг Монгол яг байглаа хадгалаад тэр том тархийг хадгалаад өнөөдөр энэ сайхан байгаа залуучуудыг өнөөдөр мэрэгчлээ болгоод яг тэр чиглэлээр мэрэгшүүлээд Монголоос хойш дэлхийн энэ мэдээлэл технологийн салбараас мөнгө олоод байх юм боломж нь. Тэр энэ зүйлийг хөгжүүлэх, эхлүүлэх боломж нь Эрдэнэтэд байна. Энэ тэр Google-д ажиллаж байгаа, тэр Microsoft-д ажиллаж байгаа залуучуудыг авчираад Эрдэнэт үйлдвэр ч юм уу асаад Эрдэнэтээс тэр цалингийн өгөөд яг тэр чиглэлээр сургаад тэр бизнесийг олоод явуулах хэрэгтэй. Энэ бол өнөөдөр хамгийн том эхлэл эх орны хөгжлийн баталгаа цаашлах юм бол Эрдэнэтийн өнөөдөр бахархал байх хэрэгтэй. Баярлалаа. Ариун над ерөнхийдөө одоо Монголын одоо бүхэл одоо сектор дээр яригч байгаа жижиг дунд үйлдвэрлэгээд байгаа. Тэгэхээр нөгөө нэг
Үйлдвэрлэлийн парк гэдэг одоо Эрдэнэт бас ингээд зохион байгуулалт бүтээгдэхүүн явж байгаа гэсэн ийм нэг сонсоод би бас дотор баярлж байсан. Дотор болохоор бас арш хэрэгтэй ноос ноолууд гэж авч байгаа. Тэгээд Эрдэнэтийн хвсний үйлдвэрч гэсэн бас өөрөөсөө бас ийм жижиг оюутны цэгтэй болж байгаа гэдгийг сонсч байсан. Энийг л одоо цаашаа өргөжүүлээл одоо нарийн мэргэжлийн хүмүүсийг одоо бэлтгэхтэй тэр программистуудыг тэр одоо бүхэл төр текстилийг одоо хийдэг программистууд ер нь боловсруучид ер нь цаашаа авч явна шүү дээ. Ер нь ямар ч байгууламжийг тий юунд ямар сектор дээр тэгэхээр одоо ерөөсөө тэр ирээдүйн хаа одоо тэр боловсруучдуудыг сайн бэлдэх ёстой, нарийн сайн сургах ёстой. Яг л одоо бас л давтах гэдэг. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэлд бол ерөөсөө Монголыг бас айгүй хөгжүүлэх том юм байх байхаа. Тэрнийг нь өнөөдөр бүх суур нь бол Эрдэнэт хот маань байж болно. Байлгүй яах вэ? Тэнд одоо мал нь бүтээгдэхүүн байна. Тэгээд маш сайхан савн үйлдвэр байна. Тэрийгээ дагаад нарийн гоё одоо үйлдвэрүүд бас гаруул зүгээр юм болов. Миний зүгээр хувьдаа болж байгаагаар болохоор угаасаа Монгол улс маань одоо хятад Турк гэх мэтчлэн том одоо масс брэндүүдтэй бол хязгаарч өрсөлдөж болж чадахгүй. Тэр бол маш хүнд. Тэгэхээр манай зах зээл одоо би яг юу гэж харж байна гэхээр өөртөө гэсэн аягүй гоё онцлогийг гаргасан. Тэгэл тийм нарийн өөр ингэсэн уламжлалт цаашдаа өглөгдөд явах юм технологиг одоо хөгжүүлээд тэрийгэ үйлдвэрлээд ингээд одоо цүнх сав гутал одоо юу гэдэг те хувцснууд бүх хүмүүс дээр л Монгол гэсэн жижиг тийм технологиудыг уламжлаад 3 дахь 4 дахь хүн дээр уламжлаа авдаг. Ганцхан тэрийг л монголчууд л хийдэг гэсэн. Ийм л нэг бүтээгдэхүүнийг гаргаж ирээд тэрийг айгүй гоё ингээд чанаржуулаад хідээс хідэн үедээ ингээд явж явах хэрэгтэй юм болов. Тэгэл энэний үеийг тавиал залуучуудаа тэргээр сургаад ингээд явах хэрэгтэй юм болов. Тэгээ мэдээж ирэх одоо загвар зохион бүтээгдэхүүнтэй залуучууд огтуд юу гэдгийг те тэр хүмүүсийг бас тодорхой хэмжээгээр тэр орчныг нөхцөлөөл өгөх хэрэгтэй болов. Бүр багасаа л ер нь сурч идэв юм байлээ. Би өөрөө олвол Германд бол багсаал эзэмсэн. Тэгээд тэн дээр харж байхад бол ерөөсө цэцэрлэгээс эхлүүлээл бүтээх, оёр хийх, шаазан баараар баримл хийхтэй зураг зурах энэ бол нанаахан асуудал байдаг. Тэгэхээр манайх баг их сургуультай орж тиймэрхэн дуудаж иж байдаг. Тэгэхээр энийг тийм орой битгий хийдэ. Эртнээс эхэл одоо хүмүүсийн аяасыг эрт таниал гаргаж явах хэрэгтэй болов. Уул нь тэр тал дээр Эрдэнэт хот маань илүү бусад хотуудаас илүү гэж би бодлоо. Тэгэхээр энийг л илүү хөгжүүлээд яваад тэрэн дээрээ тулаад ажиллаад явах хэрэгтэй. Хүний аяасыг, хүний мэдрэмжийг эртгэн шиг нээгээл яваасаа. Тэгээ тэрийг л цааш нь ингээд хөгжүүлээд баталгаажуулаад явал илүү гэж боддог. Тэрүүн дээр ч гэсэн би өөрийнхөө бас сурсан мэдсэн боловсролсны одоо надаас одоо гарах юу гэдгийг те гаргаж буйвол амин хүсэлтэй. Мэдээж хэрэг Эрдэнэтэд маань миний сайхан мөрөөдөл өнгөрчсэн байсан. Одоо ч байгаа ер нь бол баян өндөр уулна гэж юмс төгөөл явчихсан. Тэр чин тэгэл ер нь тийм сайхнаар л байгаасаа гэж хэлж байгаа. За баярлалаа. Ганц үхэ. Чиний хувьд Эрдэнэт өдөр 6000 яг ажиллаж хэсэг 7000 орчим ажиллах хэрэгтэй өдөр байхгүй. Тэгээд бизнесийн хүний одоо бизнесийн гэр тийм онцгой тийм чадвар модрын тухай ойлголт биш шүү дээ. Зүгээр л нэг ийм боломжтой тийм боломжтой тухай ойлголт байхгүй. Эрдэнэт хотын тухай бид яриад байгаа. Эрдэнэтийн тухай. Эрдэнэт гэхээр нэг тийм тусдаа Эрдэнэт хүмүүс байхгүй байхгүй. Зүгээр л адилхан монголчууд шүү дээ. Аль хүн зүгээр л хүмүүс юм. Тэгээ Эрдэнэт хотын тухайд бол Эрдэнэт хотод харьцангуй их боломжтой. Одоо 6000 хүнтэй уурхаад наацхын жишээ. Яг тийм 6000 хүн уурхайн орчинд ажиллаж байгаа бол амны хат хэрэгтэй болно. Амны хат маск гэдэг шүү дээ. Маск хэрэгтэй. Өдөрт нэг сольж явах хэрэгтэй. 6000-ыг сарын 30 өдрөөр бодоод жилийн 12 сараар нь бодохоор хэдэн шиг маск хэрэгтэй болно. Зүгээр нэг юм маскны цех хий тийм. Энийг харин сайхан нэг зовлон хийсэн билээ азар. Сайн. Энэ бас Эрдэнэт хийсэн бил бүр. Энэ дараа нь тэр 5 толгойд оюу толгойд өгж болох байхгүй. Тэ юм байна. Дараагийнх нь ажлын биелээ. Тийм ээ. Уурхайн хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс ажлын биелээ хэрэглэнэ үстэй. Энийг тэр хятадаас авах байлээ да. Энийг энд хийж. Болно үстэй. Тэ. Ингээд 6000 хүний ажлын хэрэгцээ зориулсан биелэл хийгээд хэлээ. Дараа нь тэр чинь оюутлогыг нэмэх юм бол 16000 болчихно. 5 толгойг нэмэх юм бол 25000 болчихно тий. Яваадах нь шүү дээ. Тэгэхэд өдрийн хэрэгцээний тухай ярьж шүү би. Тийм ээ. Энэ яг талах шиг шажигдах байхгүй.
Тэгээ энийг хийх хэрэгтэй байхгүй. Энийг одоо бодож явах хэрэгтэй байхгүй. Эрдэнтийн залуучууд тэрс маань хамгийн ойрхон байгаа оюутлогоо хамтлагоос эрдэнтийнх нь одоо өнөөдөр юугаар илүү гэж төлбөрийн чадвартайгаар илүү байхгүй. Төлбөрийн чадвар. Өнөөдөр эрдэнт энийг бодолдоод авч чадвартай байна. Нөгөөд бол зөвхөн төсөл явж штэ. Төлбөрийн чадвартай байгаа тэр суур баазаа түшиглээд наацхан иймэрхүү юмнуудыг хийгээд эхэлчих хэвээр эрдэнтийн залуучууд хийгээд эхэлчих хэвээр. Үйлдвэрлэх хэвээр. Бүх юм нь эрдэнэт дид бүтц гайхамшигтай дид бүтцээ бүрдүүлсэн ганц салбар бол эрдэнэт байна. Ажлын бай. Ажилгүй л гэж яриа сууж байгаа бол амар инээдээс баггүй эрдэнтийн хувьд. Тийм ээ. Энэ хийх ерөөсө бүрэн боломж байна. Би эрдэнэтэд болоод харьцангуй их боломж байгаа гэж хардаг. Хамтсангуй их боломжтой. Эрдэнтийнхэн бид нар маань залуучууд маань сэрээрээ босоороо одоо бид нар хүүхд биш шүү. Бид нар 18 биш тий. Хот маань өөрөө 40 хүрж байгаа юм чинь хотод төрсэн залуучууд маань 40 хүрж штэ. Одоо сэрэх хэрэгтэй байхгүй. Бүгдээрээ ингээд хай босоороо сэрээрээ бид нар хийе гэх хэвэл цаг нь болцсон бол байгаа. Нэг тийм л бодлоо. Аа. За ирсэн цочдын маань дотроо бодож явдаг, сэтгэж явдаг, мөрөөдж явдаг зүйлүүд ингээ үргэлжлсээр байна. Одоо батшгээсээ бас дотроо бодоод бясалгаад бас энийг хийчихсэн гэсэн бас мэдээж нэг зүйл байдаг байлгүй. Тэрийг олж байлгүй ах уу. Тэгээ би сарын өмнө Эрдэнэтэд очичоод ирсэн. Эрдэнэтэд одоо би самбөх холбооны ерөнхий нарийн даргаыг хийж байгаа. Тэгээд тэрнийхээ шугамар бас Эрдэнэттэй самбөхийн холбоо байгуулад даргын томилоод нарийн томилчод ирсэн. Тэгээ тэрнийхээ дагуу би багшийнхаа нэрмжид улсын аваргыг бас хийх юмсан гэж бодож ирсэн. Тэрнийгээ би энэ жил одоо энэ 15 оны 3 сард хийхээр бас залуучуудын улсын аваргыг гэртээ хийнэ гэдэг баяр хүргэе. Тэгээ тэндээ бол нэлээд бас гайгүй ач холбогдол өгч нэлээд томхон шиг хийчих юмсан гэсэн тийм төлөвлөгөө өгдөг. Эрдэнэт маань өөрөө хангар спорт клуб байгаа. Дээрээс нь тэр ирээдүйн од спорт хороо гэдэг манайх ч бас Улаанбаатар хотыг бол заалаа их томтой. Тэгээд хичээлдэг хүүхдүүд олонтой бас. Тэгээд Эрдэнэтээс гарах хүүхдүүд маань ч гэсэн бас амжилт бас улсын аварга болж иж тэд дэлхийнхаа тэмцээнд явдаг учраас орон нутагт маань болох юм бол тэндээс гарах тамирчин бас гарах болов гэж бас тэгж бодож явдаг. Нутгаас маань олон сайн тамирчин, олон сайн бөхчүүд төрөөсөө л гэж бас бодож явдаг мөрөдж. За баярлалаа. Мэдээж тэр нэлээд нэр хүнд бүхий тэмцээнд мэдээж нутгийн зөвлөлийнхаа гишүүдээс батж оролцуулаараа үйл ажиллагаанд за хүссэн үсэг оролцох байлгүй дээ. Ямар ч юм бид нар дэд дарга маань хийж байгаа. Тийм за. За лагаагаас одоо нэг сүүлийн тэмээнэ ачаа өндөх чир тан дээр л бууж энэ да одоо. Миний хувьд бодож явдаг юм мэдээж зөндөө зүйлүүд байгаа. Бид нар нөгөө урлагийнх бас энэ нэлээд олон удаа ярилцсан. Тэгээд яг нь Эрдэнэтэд бол бидний анх эхлээд зохион байгуулж ирсэн эрхчлөөний цом гэдэг тэмцээн одоо бүжгийн дооны тэмцээн явуулсан юм байлээ. Олон жил болоод бид нар аль тий 93 онд хийж исэн тэмцээн байна. Тэгээ яг энэ олон хүмүүсийн яриан дээр сайн ингээ анзаарч хахад ер нь тийм нэг оюунлаг бүтээлч хөдөлмөрийг дэмжих тэр бизнес рүү илүү хандуулах хэрэгтэй. Тэгтээ тэр ингээ өссөн бид нар уурхай бизнес гэдэг бол бидний бас гол бизнес тийм. Тэгээ энэ дээр бол сайн нөгөө 50 бизнесүүдийг хийхдээ хоол нөгөө нэг хэцүү боломжтой нээж өгөх. Яг бол хоттой тусдаа юу гэдгийг одоо тэр ажилтны паркийн дээр тусдаа эрхцүүнд зохицуулалттай. Тэр нь одоо нутгийн харин боломж олгосон. Гаднаас орж ирэх тэр нэг түрүүн ганаа хийсэн тийм. Гаднаас тэр нэг бэлээ орж ирдэг юм байна шүү дээ. Одоо юу ч гэдэг маш олон шаханы бизнесүүд орж ирдэг. Тэдийг протект хийсэн тийм хуулиудтай болох хэрэгтэй. Яг л өөрөө эрхцүү гэдэг маань айгүй том асуудал байдаг. Эрхцүү байхгүйгээр бид ингээ яриад тахлаар тэр болон маань үлгэр болчдөг. Тэгэхээр энэ дээр бол юу гэдэг тэр гадны хожоогийн бэлийг Монголд хийж болж байгаа бол бид нар эндээ дэмжих хэрэгтэй. Тэгэхгүй бол ирээнд би өөрөө нэг нойлын цаас хийх гэдэг бизнес хийж үзчихсэн байхгүй. Тэгэхэд би ингээд энд хийх гэдэг бүх тоног төхөөрөмж авчирхаа болцсон байсан чинь тэрийг ингээд судлаад үзсэн чинь ирээнд миний оруулж ирэхээс хамаагүй хямдхан байсан. Тэгээд тэн дээр яг би юунаас олж тэр бизнес онж байгааг бол протект хууль гэдэг. Манайд нөө селфиш протект гэж хуулийн тийм одоо өөрийгөө хуваачижсэн тийм хуулийн тийм протект айгу муутай маань. Тэр нь юу гэвэл оюуны өвчтөр ч гэсэн байдаг. Юу гэдэг гадны контент одоо энэ бүх одоо улс орон юугаар хөгждөг гэвэл бүтээлч хөдөлмөр дээрээс нь оюуны бүтээлийг хөгжүүлснээрээ одоо түрүүний ярьсан тэр инженер техникийн ажилчид болон одоо энэ нэг бүхэл салбар дээр явж байгаа энэ оюунлаг бүтээлүүдийг хамгаалж тэднийг маш их дэмжснээрээ
ялангуяа үндэсний гэдэг юм гаргаж ирсэн. Манайх бол үндэсний гэдэг маш олон төрлийн бас байгууллага байдаг Монголд. Гэхдээ тэр үндэсний гэдэг утгыг ойлгохгүй. National гэж юу хэлээд байгаа юм те. Чи үндэсний гэдэг нь өөрөө жишээл наацхийн телевизээр хэдэн хувьд нь те маш бага хувьд нь гадаадын контент нэвтрүүлдэг үндэснийхээ энэ селф протектуудыг мөн бизнес дээр энэ протектуудыг хэцүү хэмжээнд хамгаалтууд гэсэн үг шүү дээ. Орон нутгийнхаа энэ онцлогтой хамгаалж бид нэр хийж өгснөөр ойлонд нь тусгуулж энэ одоо энэ нэг дээшээгээ явдаг улсын хурлын гишүүд нь хууль тодорхойлогч тэр хуулийг зохиолагч нар маань энийг өөрсдөө бодлого болгож гарч ирснээр энэ бол маш их үр дүнтэй маш хурдан хугацаанд шийдэгдэх гэж ойлгож байгаа. Тэгэхээр эргээл өрсөн дээрээ буухлаар Эрдэнэт гэдэгтэй адилхан Монгол гэдэгтэй адилхан ерөөсөө л энийг хий гэсэн хүслээр нэлцэлтэй сэтгэлтэй мэддэг хүмүүс нь салбартаа байх ач хэрэгтэй гэдэг ийм асуудал байгаа. Тэгээ өнөөдөр би бас энэ болгоноос ингээд эргээл бас бодоод хэлэхлээр би ихэнд ярьсан. Өнөөдөр бид нар дүүнэртээ юу хэлэх вэ гэвэл арай урд үеийн бол арай жоохон бардам болох байх ч гэсэн. Яг л нэг алхам хийж байгаа өнөөдөр бид нэг шат дээр гарч ийн юу гэвэл бид Эрдэнэтийнхаа ингээд ямар ч гэсэн нэг бид нар нэгдэж цуглаж байгаа гэдэг нь бидний бас нэг бахархал болж чадж байгаа шиг байна. Тэгээд өнөөдөр бид нар ингээд бид Эрдэнэтийн гэдгээрээ. За ямар ч гэсэн хүсэл мөрөөдөл гэдэг бол өнөөдөр олонход олоо байдаг. Хүсэл мөрөөдөлд хүн хүрэхин тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй, ажиллах хэрэгтэй. Тэгээд бас нэг үг байдаг тийм мөрөөдөл биелдэг гэсэн бас үг байдаг. Мөрөөдөл бол ялчгүй биелдэг. Би тэрэнд бол 100% итгэлтэй байдаг.
чамдаа хичнээн